Зам байцгаана уу эрхэм сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шууд ангиллын шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Орой гэрийн зүг сажилжээ явтал гинэтл нэг таньдаг царай өмнөөс инээмсэглэж дараа нь бид дуу шуу болон уулзлаа. Ойрдоо хараагүй сураг тасраад байсан багийн найзтайгаа тааралцсан минь энэ байлаа. Бид хамтдаа ойролцоох нэгэн кафед ороод сонин сайхнаа хуваалцсан хуучилж ганц нэг лонх шар ариг султглаа л да. Найзыг маань насан гэдэг бөгөөд бид 10 жилийн найзууд. Сургуулаа төгсөөд сураг алдсан найзтайгаа энэ өдөр ингэж гинэ таарлах гэж. Бид ч багийн дурсамжаа хуваалцсан хуучилж ангийнхнаа бие биенээ асуу сураглан багийн хөгжилтэй дурсамжаа ярилцсан хэсэг суулаа. Насан маань 1-р курсээ төгсөх жилээ амьдралын ирэхээр 15 төгрөг олж аав ээжигээ дижэнд итгэхээр асголын Чех орныг зорьсон байлээ. Одоогоос 5 жилийн өмнөх насанг бодвол нэг л аваржуу бас бодлогоширсан харцтай болсон болохоор ч тэрөө нилийн буур сууж. Чи нэрээ эхнэр авсан уу гэж түүнийг асуухад нь би за чи бараг танин да. Манай нөгөө ангид байсан туултай найз нь гэр бүл болсон шүү дээ. Харин чи аваа хөвчтэй болсон уу гэж намайг асуухад найз минь өө тийм үү найзтай баяр хүргэе. Би ч төөрч бодолж л явна да. Найз нь хүний нутагт хэсэгтэл шүд зүүн ажил хийлээ. Ас хол хүний нутагт өсөх, цангах, ядарч зүудрэх гэдэл хэсэгтэл шантрах үе байсан. Тэнд байхдаа хэцүү бүхнийг давах хүчийг ганцхан зүйлээс л авдаг байсан юм. Буцаж нутагтаа хараад ээж аавыгаа асарч сайхан хантайгаа аз жаргалтай амьдрандаа хэмээн сэтгэлээ тэжээдэг байлаа. Чи мэдэн штэ. Бид хоёрыг бүр багаасаа үргэлждэг байсан гэдгийг. Ихээ маань надад хайртай. Бээж түүндээ хайртай болохоор очоод өөр дээрээ аавна гэж тохироод найз нь явсан юм л та. Эхэндээш тэндээ хөлөө олтлоо хэсэгтээ зүдэрсэн. Дараа нь инхээдээ ээж аавдаа 5-3 төгрөг явуулж түүнийгээ татаж авах гэсэн боловч виз нь бүтэхгүй байна л гэдэлээ. Виз бүтэхгүй байсан болохоор тэр маань Бээжин явж гоо сайхны чиглэлээр сурахаар олж бийж тэндээсээ үйлдвэрийнхээ эзнээс цалингаа зээлж аваад явуулахдаа түүнийгээ тэгээд л сураг тасарнаа гэж яах мэдвүлээ дээ. Тэр маань яг л усан тайсан чулуу мэд сураггүй болж би гэдэг хүн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг л юм болсон. Монголд байгаа хүмүүсээр сураг ажиг тавиулахаар урагшаа явсан гэхээс өөр юм байсангүй. Би ч аргаа барж сэтгэл зовнон муу юм л болоогүй байгаасаа гэж шанссаар сүүлдээ ч сэтгэл шулуутсан шүү. Ямар тач буцъя гэхээр үйлдвэрийнхээ эзнээс авсан мөнгөө ажиллаж байж төлөх болохоор ажлын маршиг зүтгэсээр арай гэж өрөө дарж тэгээд наашаа нутгаар руугаа зүтгэсэн дээ. Их нутгийн салхиараа цээж дүүрэн амьсгалан ээж авдаа өнсүүлэх гэдэг эндүү жаргалтай байлаа. Гэсэн хэдий ч сэтгэл нэг л уйтгарт хүрэх шиг болоод зүрх минь хайраа нэхэн цохилж би ч инхээгийн сургийг гарах гэж хотоор нилээж их явсан. Гэрт нь очтол аль хэдийн нүүсэнгээд хажуу айлгунараас асуудал мэдэх янз алга. Харин санаандгүй явж агаад бөөнийхээ ихчтэй таарч сургийг нь гаргаж чадсан юм. Инхээ ирээнд байгаа штэ. Нэг зочид буудалд ажилдаг л гэсэн. Гэхдээ би яг сайн мэдэхгүй байна. Хаяа уцаар ярьдаг юм. Би ярил чамааг ирж гэдгийг хэлье гэд миний утасны дугаарыг аваад салаа утсан. Би ч хүлээгээд ээж твцсэнгүй маргааш өглөөн нь ирэн хотыг зорьсон. Сэтгэл минь хачин ихээр яарч догтлон түүнтэйгээ яаж уулзгаа дотроо төсөөлөн явхад галт тэрэг цанаал нэг удаа явж ашиг санагдана. Ирээнд очоод хит хитэн зочид буудал жижиг дэм буудал гээд бараг бүгдээр нь орж сургасан боловч сураг ажиг юур гараагүй. Хятад үйлчлэгч нь бүхэлдсэн ухтаж хай сайн найжаа манад буува морилва химэн урхаж би ч тийм амархан олж чадахгүй юм байна гэдгээ мэдсэн. Тэгээд л тэнд хит хоног байхдаа хүн хайдаг ажилтаа л болсон доо.
алдсан хүн 15 гэдэг шиг л элдвээ юм бодогдож байлаа. Зах, зээл, дэлгүүр хоршоо гээд байж болох газар бүрээр түүнийгээ хайж явсаар л байсан. Гэтэл Чехэд хамт ажиллаж байсан нөхөр маань бараагаа татаж авна гэсээр бид таардаг байгаа. Надаас бараг жилийн өмнө ирээд 8 хийдэг болсон ажилтай. Найз маань хэрэг зургийн минь лавлаа асууад чи тэгээд тэр хөөхнээ хайж бас энэ хүртэл ирээ юу гэж очсноо. За зүгээр учир нь олдон гайгүй найз минь. Чиний сэтгэлийг сэргээх аятайхан амьтад ч энд зөндөө шүү дээ гэд нүдээ ирмэснээ намайг дагуулсан нэгэн том гудамжинд орж ирсэн. Гэрэл гэгээ болсон шилэн хоргоны цаана үзүрийн бараа хувцсны модель аятай хагас нүцгэн босгож суусан байхаагаад 9 жорын хүмүүс ч хүссэн бараа таваар эд малыг шил сунгаж байгаа аятай авирлах нь даанч гутамшиг тааж. Зэл залуухан царайлаг Монгол охид би сэтгэлээ бузарлан бараа таваар аятай хин хүснийг нь зугаацуулж хитгэн халтар төгөргөөр худалдагдаг юм байна л та. Арайчтэй хайран охид бүсгүүчүүд минь химээ халаглан бодож амжаагүй шахав байхдаа би гинтийн цохилтонд орж бүр алмаар нь зогслоо. Чих шуугаж нүд бүрэлзээд арайхийн биеэ барьж ахин дахин харсан. Нөгөө шилэн хоргоны цаана тэр хагас нүцгэн бүсгүүчүүдийн дунд инхээ минь жишимч үгүй сууж байдаг баха. Нүдэндээ ч итгэсэнгүй, итгэхийг ч хүсээгүй. Хай, олон сайхан гүнья байгаа шүү. Абба, сайхан гүнья шүү. Химээ өмхий хуужаа шар шүдээ бодлаа яр залган бүхэлцэж байв. Дараа нь би инхийг дагуулan буудалтай хайрлаа. Бидэнд бараг ярих ч юм болцсонгүй. Тэр харцаа буруулан байж надаас ингэж авааг минь хүнд хэлүүзээ химээгээд хааштай шийдсэн хүний зангаар тоосон шинжгүй тамхиа татан суугаа би түүнийг одоо харжээ байхад бараг л танихгүй юм шиг болчихсон байсан. Надаас л боллоо. Хэрвээ би орхиж яваагүй бол хаанаас ийм юм болох билээ дээ гэж өөрийгөө зүгж харамсан харуулсан суусан. Эцэстээ хамтаа нутаг буцъя гэж аргад зөндөө гойсон боловч би нэгэнтээ юм замаар орсон хүн дахиж хизэж жирийн амьдралаар амьдарч чадахгүй байх. Харин чи минь сайхан амьдрах ёстой шүү гэж өөдөөс шийдэм гэлж үлээ. Энэхүү харуулсал дүүрэн гунигт найзынхаа түүхийг сонсоод хайрын сайхан охид бүсгүүчүүд минь ингэж ч явах гэж тэ химээ харамсандаа хатуу архаар гашуун бодлоо даруулсаар байвч залуус бид чинь хүний нутагт ажиллаад л байдаг. Гэтэл их орон инхрийн охид бүсгүүчүүдээ хамгаалж чадахгүй байгаа юм биш үсттэй гэсэн харуулслаа тайлгаруулж ерөөсөө чадаагүй дээ. За баярлалаа. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн байж тааралцгаая.